Макийн нямтайшир хулан нар шиг хөдөлмөрлөцгөө. Өнөө жилийн Монголын зунд нэг зүйл хөтөлбөргүй ажиглагдаж байна. Энэ бол аялал жуулчлалын сэргэлт үзэгдэж байгаа нь. Ковидын жилүүдээс хойш хамаагүй дээрсэн нааштай үйл явдал энэ мөн. Төр засагч анхаарч жуулчин айлчлуулах жил болгож зарласан. Төсөвт аялал жуулчлалын хүрээнд ажиллагч хэнд боловч хэдэн төгрөг үлдэж байгаа байх. Энэ чухал шүү дээ. Соёлын номин байгаль орчны Бат Эрдэнэ нарыг улсаас сурталчлахад 7 тэрбумыг гаргаж байгаа юу гэж хэвлэлүүд хардаж байна, бичиж байна. Ингэх эрхтэй. Гэхдээ 7 тэрбумаа зарцуулъя л дээ. Солонгос охид Монголын сурталчилгаанд ямар их дэмжлэг үзүүлв. Нөлөөлөн таниулагч Израиль залуу нэртэй агентлагийн хөтлөгч сэтгүүлчид ирж байг, ирүүлэг, мөнгө зараг хамаагүй. Энэ бол ариун явдал. Юу нөгөө жижиг дунд үйлдвэрлэлээс хулгайлах, Канцэс тендер хөгжлийн банк, нүүрсний хулгай, боловсролын зээлийн сангийн тонолгоодаас хэдэн тэрбум дахин ариун явдал. 44 их найдын нүүрсний хулгайтай сайд нар нь улсаасаа баян хөгжлийн банкны зээлийг ард түмнийхээ өмнөр орж аваад хувьдаа үйлдвэр барьдаг засгийн гишүүд 177 тэрбумаар өөрийнхөө нүүрсийг худалдаа авахар зүтгэсдийн дэргэд 7 тэрбумаар эх орноо сурталчлах ажил бол их найд дахин үнэт хүрэн оруулалт. Номин Бат Эрдэнэ хоёр харин нуугаад хэрэггүй. Шууд гаргаж ирээд ийм мөнгө зарцуулсан гэд ярих хэрэгтэй. Нуул харин олиггүй болно. 44 их найдын нүүрсний хулгайчийг илрүүлэхгүй байгаа засаг төртөө хууль хүчнийхэнтэй манах шиг улсыг 7 тэрбумаар сурталчилж байгаа үйл хэргийг сайшаах нь шудраг ёсонд нийцнэ. Татар гэдэг хамтлагийн тоглолтыг 30 мянган хүн үзсэн юм байна. Үзэх хэрэгтэй. Татарчуудыг мөнгөтэй болгох ёстой. Тэд үйлчилгээ үзүүлж тоглолтоо зарсан болохоор тэгэх хэрэгтэй. Их хурлын гонгорын дамжин яам үүнийг нь дурсамжаа худалдаа авах чадамжтай болж байгаа нь сайн хэрэг гэж бичжээ. Үнэн. Гэхдээ энэ үгийн цаанд тавлал дээрлэхэл үнэртэй байна гэж шүүмжлээд байна. Энэ бас ортой. Дамжин яам нарын удирдах байгаа эх орны маань залуус авилга хулгай 40 их найдынхаа араас татар тоглолт үзэхдээ цуглаж байгаа шигээ цуглаж эргчүүлээ боломжоо хулгайлуулснаа алдагдлаа нөхүүлгийн төлөө цуглаж хариуцлага нэхэж яагаад тэмцэж чаддаггүй юм бэ гэж олон иргэд бичиж цахим саналаа оруулсаар байна. Энэ үнэн шүү дээ. Монголын залуус дуу бүжиг шоугаар л өөрийгөө аргацаахаас бус эдийн засгийн эрхчлөөнд хүрэх хөдөлмөрлөх үн цэнтэй байхын тухайтад дэлхийн залуусаас хол хоцрогдсон нь нэгэнт тодорхой шүү дээ. Эх орны 70 саяын малын буйнд үлсэхгүй өвөл зөнгөө хоньны мах амрууга чихтгээ идүүгээ залуус ухамсарлаж адаглаад ходоодныхоо халууныг гадагшлуулж сурах сэхэрэх хэрэгтэй. Их халуурал нийт ялангуяа оюун санааны хоосрлын халуурал ихтгэр л бүх утга учраа алдаж байгаа юм. Монголын залуус үүнийг ухамсарлаж 40 их найдын хулгайгаар дамжин алдагдсан хариуцлага, ёс суртахуун, эдийн засгийн эрх чөлөө, намуудын дампуурл, шудраг бусын үнцгүүдийг нэг мөр тодорхойлж шийдэл ирэн эх орон ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой. Макийн нямтайшир хулан нар шиг хөдөлмөрлцгөө. Эдийн засгаа босгоцгоо. Тэгээд дараа нь тэднийг доромжлох эрхтэй бол тэдэн шиг амьдр.